Та бүхэндээ NCD Group-ээс хэрэгжүүлж байгаа Casa Da Vinci төслийг танилцуулж байна. Энэхүү төсөл нь Хаул дүүргийн Ардчдын аманд нийт 23 га газар талбайд байрлах хаус болоод вилла бүхий нэгдсэн төлөвлөлттэй хотхон юм. За бид яг энэ цаг мөчид Монгол Улсын төрийн сойрхолд урлагийн гавь сэтгэлтэн найруулагч Наранбаатартай хамтдаа сууж байна. Яг л нэг юм урлагийн гайхамшигтай мэдрэмж өгсөн урлаг шиг юм хотхны шинэхэн бүтээн байгуулалтын террас дээр бид хоёр сууж байна. За тэгээд найруулагчийнхаа одоо хамгийн сүүлийн үеийн буюу драмын театрын дарга болсон тэр ажилтаас нь яриагаа эхлүүл зүгээр юм шиг санагдлаа. Тэртээ түрүү өөрийг тань бол найруулагч гэдэг нь Монгол хүмүүс сайн мэднэ шүү дээ. Даргын ажил ямар байна? Гэхдээ яг даргын ажил гэдэг чинь одоо мэдээжэр бол өмнө нь бол ерөнхий найруулагч гэдэг бол мэдээж л удирдлага. За тэгээд уран бүтээлрүүлэх чиглүүлдэг, боожуулдаг, өсгөдөг, чанарыг дэвшлүүлдэг тал дээр ажиллаж ирсэн бол урын сангийн бодлого төр. Одоо бол байгууллагын дарга гэдэг бол тэр байгууллагын хүмүүсийн хувь заяа, ахуй амьдрал, нийгмийн асуудал, тухайн байгууллагын хөгжил, эдийн засаг, аж ахуй гэл одоо бүх зүйл рүү л одоо нэг дээвэр дээр ус туссан ч одоо тэрэнд одоо санаа зовдөг. Одоо тэгээд нэг жишээ хэлэхэд энэ байгууллага удирж байгаа хүмүүс мэдгүй л тэгээд орой унтахынхаа заавал ч жижүүрлүгээ яриад бүх юм хэвэн үү гэл энтэйс ихлэжсэн жоохон стресс өндөртэй. Тэгээд гэтээ энийг бүх хүмүүс л хийж байгаа шүү дээ. Байгууллага удирж байгаа. Тэгээд байгууллагын төлөө санаа зовно. Хин нэгний ар гэрт ямарваа нэгэн асуудал байна уу? Нэгж бүхэн дээр одоо анхаарал тавина. Ажлын орчин хэр байна? Хөдөлмөр аюулгүй байдал ямар байна? Ариун цэвэр ямар байна гэл тоочод ивэл их. Гэхдээ урлагийн байгууллагын хувьд бол энэ байгууллагын стратеги төлөвлөгөө буюу холч одоо дүрслэл айгүй чухал. Тэгээд энийг бол боловсруулж байна. Бид нар одоо 7 жилийн стратеги төлөвлөгөө. Энэ стратеги төлөвлөгөөнд голж байгаа нь бол урын сангийн бодлого, уран бүтээлийн байгууллага учраас тэгээд уран бүтээлийн байгууллагыг түшиглээд гадаад харилцаан дээр илүү их анхаарч ажиллаж байна. Тэгэхээр гооцуу гэдэг бол өөрөө тэр чигээр урлаг юм. Тэгэхээр урлаг гэдэг бол өөрөө хүн бүхний зүрх сэтгэл, оюун санаанд бол оршин байдаг. Тэрийг нь сэрэх ёстой, сэргээх ёстой, тэрийг нь сэхэрүүлэх ёстой. Тэгэхээр бидний ингээд оршин байгаа газар ч гэсэн өөрөө гооцун үнэлэмж бүхий байх ёстой. Харагдах талаас өнгө будгийнхаа хувьд ч, хэлбэр загварынхаа хувьд ч. Тэгэхээр бид нэр одоо юу гэдгийг байж байгаа, оршин амьдарч байгаа, амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрөөдөг энэ гэр орныхан маань одоо нөхцөл байдал сэтгэлгээний гоо сайхан дээр оршиж бид нэр таашаалаа. Тэгэхээр таны одоо амьдарч байгаа энэ орчин бол одоо би ингээд сууж байгаа нь маш сайхан юм гоо зүй мэдрэмж өгж ийн л да. Тэгэхээр энэ бол бас л таны л нөгөө хийсэн сонголттой холбоотой байх те. Яг одоо таны ярьж байгаа танай драмын театрын одоо одоо арт түмэндээ олгож байгаа энэ соён гэгэрлийн бас л нэг хэлбэр шиг л санагдаж байна л да. Тэгээ нэг хүн чинь өөрөө тав тухыг аягүй чухалчдаг, аюулгүй байдлыг чухалчилдаг. Тэгэхээр одоо шинэ одоо та бүхэн энд байгаа энэ вэлэ загварын байгаа юм л да. Энэ маань одоо ингээд давхартай хоёрхан айлтай. За их хялбархан ойлгол вэлла гэдгийг тайлбарлах юм бол нэг талаасаа апартмент юм шиг, нэг талаасаа одоо хаус хэлбэр загварын. Хослуулсан. Бас энэ манай Casa Da Vinci-гийн ажилчид албан удирдлагууд маань бас болцоо олгож байгаа. Дан одоо ингээ хаус биш. За бас ТV-ийн хаус биш. Бас ийм нөхцөлийг хольсон бас хүмүүс боломж олгох талаас арай бас юуны үнэлгээний хувьд арай жоохон татуу боломжтой. Тэгсэн мөртлөө одоо та бүхэн сууж байгаа нь бас хөөрхөн гэдэг юм уу? Маш гоё таа тий. Террастай байна. Ийшээ бас хөөрхөн эдлэн газартай. Энэ эдлэн газар дээрээ дуртай мод одоо бут хүссэн зүйлээ бас хийж болно. За тэгээд урд хойд хаалгатай байх жишээ нэ. Тэгээд нэг талаасаа харахаар апартмент юм шиг хөрштэй тий. Хоёр талаасаа орно. За энэний цаатал нь бол одоо кондо гэдэг байгаа таны. Бас шинэ бүтээн байгуулалт уу? Тий, шинэ бүтээн байгуулалт. Энэ кондо нь болохоор цэвэр одоо апартмент загварын нэг ёсны бид нийтээр амьдрах юм бас нэг хуучнаар бол нэг сахалтай гэдэг шүү дээ. Бид нэр сахалтай айлын санаа нэг гэж бид нар бие биенийхээ дэм дэмэндээ дээшин тэгэхээр бултаар амьдрахын бас нэг хэлбэр бол одоо түгээний шинжээ бол энд бас хадгалаад бас тийм одоо орчинд амьдрах хүсэлтэй хүмүүстэй зориулсан эрэлтийг нийлүүлсэн
ийм бас загварыг бас Өөрөлдөх юм бол бүхий л төрлийн сонголтыг л яг за та ястаа зөв бүх төр яг өөрийнхөө сонголтыг хийж болно. Дан сингл хаусыг сонгоё гэвэл ийшээ сонгож болж байна. Твин хаусыг сонгоё гэвэл байж байна. За тэрний бүр илүү холимог шин чанарыг сонгоё гэвэл энэ велаг сонгож болж байна. Би ерөөсөө апартментыг чухалчилдаг хөөн гэвэл энэ агаартай, энэ цэвэр орчин, таатай орчин апартмент загварыг сонгодог бол энэ сонголтыг хийх бүрэн боломжтой л гэж тавчхандаа тайлбарлах юм байна тий. За хоёулаа ч одоо байгалийн нуур биш тийм ээ. Одоо энэ хиймэл нууран дээр зогсож штэ. Гоё хиймэл нуур юм хотхон дотор байна гэдэг бол бас манай Монгол улсын нийслэл Улаанбаатарын хувьд бол нэг тийм элбэг үзэгдэл ш байгаа. Ер нь Наранбаатар найруулагчийн хувьд энэ Casa da Vinci хотхны одоо үн цэн нь юунд байна? Ер нь энд амьдрахын сайхан нь юу вэ гэж харж байна. Яг гоо би одоо хүн чинь сонголт шүү дээ тийм үү? Амьдрал бол тэр чигээрээ л сонголт гэж байгаа. За тэгээд энэ сонголт хийн гэдэг чинь өөр их олон талаас нь бодож тунгааж судалж үзэж байгаа. Тэгээ энэний нэг манай энэ Casa da Vinci хотхны гол одоо үзүүлэлт нь бол ерөөсө ногоон байгууламж чухалчсан. Ногоон байгууламж гэж ер нь юу хэлээд байгаа юм бэ гэхээр л хүн чинь өөрөө байгалийн бүтээгдэхүүн учраас байгальтай ойрхон байх гол асуудал. Бид хэдий чинээ байгалаасаа холдох тусмаа их ядруу зүдрүү сэтгэл санааны гутралд орно. Хэдий чинээ байгальтайгаа ойрхосмаа сэргийг, соргог одоо тамир тэнхээ сайтай болохын тод жишээ байгаа байхгүй. Ус бол одоо бидний амьдралын яалтчгүй их булаг. Тэгээ энэ усаа бид нэр устайгаа ойрхон байхын тулд энэ нуур цөөрмийг өөрсөндөө орчин цаг хүн төрөлхтөө хөгжиж байгаа учраас энэ хиймэл нуур буюу одоо бараг л жинхэнэ нураас ялгаагүй нөхцөлийг өөрсөндөө бүрдүүлж байгаа энэ байгальтай ойрхон байж байгаа. Энэ тал бол одоо нэгдүгürt бол хамгийн их сэтгэл татж байгаа. За мэдээжээр энэ ногоон байгуулж энэ мод шинэс одоо хүчил төрөгч илүү их ялгаруулдаг энэ байдал чи өөрөө бидэнд аягүй их таатай нөхцөл байна. А 3 дуурт бидний нэг үндэсний проблем байгаа шүү дээ. Одоо нэг утаанаас нэлээд хол ангид энэ байгалийн хан уулынхаа одоо ингэрт одоо энэ 24 амтай энэ уулынхаа нэг одоо аманд нь ингээд аж төрнө гэдэг бол одоо ивэлтэй сайхан байгаагийн шинж. За тэгээд нөгөө талаар бол бидний одоо үргэлжлэл болж байгаа цаг тооны бичээс бол үр хүүхдүүдийн маань одоо 5 тухтай аюулгүй байдал бол одоо энэ Casa da Vinci хотгонд бол хамгийн ихээр бол одоо өндөрт тавигдсан. Одоо ингээл манай дээр Бакуудын тоглоод байж шít. Ямар нэг юм санаа зовох зүйлгүй яг өөрийнхөө хотгоныхоо хэмжээнд нэг ёсны NCD компани бол Casa da Vinci хотгонд бол хувийн орон зай болон нийтийн орон зайг хамгийн гол энэ зохирлыг аягүй сайн шийдэж чадсан. Мэдээжээр хүн өмчлөх тухай хуулинд бол хувийн орон зайтай байхаас гадна бид чинь нийтээр амьдрээд ирсэн. Бидний нийтээр амьдарж байгаа энэ асуудлыг л нийгэм гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нийтээр амьдрахын зохирлыг хүртэл бас энд зөв зохистойгоор шийдэж чадсанараа бол яахын аргагүй би бол тэргүүн зэргийн одоо шийдэл бүхий хотхоо гэж бодож байгаа шүү дээ. Энэ бол өөрөө бас нэг хүний амьдралд хийж байгаа томоохон сонголт бол яахын аргагүй мөнөөсөө мөн гэж найс нь бол үзэж байгаа шүү дээ. Маш зөв сонголт хийсэн байна те. Үнэхээр тааламжтай юм аа. Ингээд одоо тэр хүүхдтэй түрээд явж гэн, тэнд хүүхдүүд тоглож гэн. Тэгээ энд айх хайдас гэж бас юм алга тийм ээ. Ердөө тэр аюулгүй байдал гэж бас их сайн харагдаж байна л да. Чухал. Тэгээ одоо энэ ингээд эргэн тойрны ингээд хилэлж байгаа энэ хотхны өөрийнх нь хашаа. За тэгээ харуулц. Монгол одоо архитектур одоо барилга байгууламжийн уран сэтгэмжид инженерүүдэд өвлөгдөж ирээд өнөөдрийн энэ одоо хаус тий сингл хаус, таун хаус, одоо кондо, вилла гэдэг энэ барилгыг чинь дэг загвар нь гарч ирэхээр бидэнд илүү их харийн биш их ойрхон санагдаг. Тэгээ дотор тогтчлт нь гэхэд бол илүү их таны хэлдгээр минималист, авсаархан тийм байна. Нөхцөлийг л бүрдүүлсэн гэж би ойлгоод байгаа шүү дээ. Хоёлоо удахгүй тэр энэ хотхны цоошин бүтээн байгуулалт болсон тэр кондо виллаг очиж хамтдаа харна шүү. Бас тайлбарлаж өгөөрэй. За баярлалаа. Чадах нүгүй өөрийнхөө тайлбарлаад байгаа шүү дээ. Зөв шүү. Тэгэл явна шүү дээ. Наранбаатар найруулагч түрүү ярьсан энэ ногоон одоо энэ байгууламж бол ялтч вэ танаа энэ хотхны үнцгий нэгээд. Нэрээ үнэхээр ингээ харсан чи одоо энэ ингээл харахтал миний одоо тоолох 5 6 төрлийн тийм моднууд байгаа. Ингээл нөгөө нохоо хушуунд хүртэл байж гэн. Тэгээ маш юм гоо зүүн талаасаа
одоо байгалийн талаас нь их гоё зохирлыг бас бий болгосон байна тий. Тий яг одоо ингээд ногоо өнгөний хувь дээр ярих юм бол ногоо өнгө чи хүнд нөгөө тайвшрал өгдөг. За нэгдүгээр түн. За тэгээд энд мод ногоон байгууламж хийхэд бол зүгээр нэг мод суулгачихгүй. Энд бол нэлээд олон төрлийн моднууд байж байгаа. За бутнууд бас байгаа. За тэгэхээр энэ чинь бас хоорондоо зохирохгүй гэж бас нэг юм байна. Энэ юуг нь судалгаатай хийгээд одоо юу гэдгийг гацуур нь юутэйгээ ойрхон байх юм, бургастайгаа байх юм, буттайгаа байх юм, хайлаас нь байх юм уу, шинс нь байх юм уу гэд хүчил дөрвч гаргах чинь яаж байх юм гээд тэрийг хүртэл тооцсон тийм. Бүгдийг ингээд тооцоод ингээд хийцэн. За тэгээд бид нар чинь та өөрөө мэдж байгаа шүү ингээд хинч чадна тий. Модыг ингээд тарихыг бол одоо бид нар ингээд аян маян ингээд олж сэтгэл гоё ногоон байгууламжийг. Гэхдээ энийхээ араас хөөцөлддөг, асардаг, суйлдаг. Тэгжээж мод чинь сая одоо ингээд ийм сайхан өнгө сайхан өнгө. За одоо Наранбаатар найрлагч та бүхэн нөгөө түрүүний ярьжсэн цоошин бүтээн байгуулалтын нэгэн дотор нь ороод ирсэн байна гэж бодлоо тий. Кондо гэдэг бүтээн байрал. За энэ маань одоо энэ хоёулаа ерөнхий төлөвлөлтөд харж ах шиг байна л да. Бид хоёр тэгэхээр хаан зогсож гин гэсэн үг үү? Одоо энэ ерөнхий план зураг байж байна. Ингээд энэ Casa da Vinci одоо хотхны маань. За энэ шараар тэмдэглэж байгаа нь бол ерөнхийдөө хаус, ТV хаусууд. За энэ хэсэг маань одоо нөгөө шинээр төлөвлөж байгаа Vela. За одоо та бүхэн кондо. Одоо та бүхэн хаана вэ гэвэл энэ 1001 тот байшингийн дотор ингээд та бүхэн харагдаж байна да янз нь. Тийм байна тий. Маш том хотхон байна тий. Энэ Монголын ер нь хамгийн том хаус хотхон гэж ойлгож болох уу? Бараг тэгж ойлгож болно шүү. За тэгээд 2026 он гэхэд бол манай энэ Casa da Vinci хотхны маань төсөл бүрэнгүүцэд одоо дуусч оршин суугчдаа төлөвлөлгөж өгөх. Ийм зорилттойгоор бол ажиллаж байгаа юм билээ. За хоёулаа ерөнхий төлөвлөлтийг харсан тэгтэл одоо амьдрал дээр яг дотор нь орж ирээ зогсож штэ кондо тийм ээ байрныхаа. Хоёулаа энэ байраа бас нэг танилцуулбал яаж вэ? Өөрийн хувьд ер нь энэ байрны хувьд юугаараа илүү гоё юм бэ? Хамгийн онцлог тал нь юу юм бэ? Яг анх баригдаж яхад нараад ийм апартмент барьж байгаа юм байна тэгээд гайхажсэн. Тэгээд дотор нь ороод бас сонирхон штэ. Чинь юу яав гээд тэгээд сониуцсан хөдлөө сонирхсон чинь ийм кондо хийцлий чинь байрны маань онцлог бол 4.2 метрийн өндөр одоо таацтай. Энэ бол илүү их тийм чөлөөтэй одоо юу гэдэг юм сэтгэл тэнгэр байдлыг үзүүлнэ. Дээрээс нь энэ байр чинь давхартай 2 айлтай. Дээшээ доош юм дуплекс. Орон зай ашиглалт тал дээр бол илүү их тийм тохиромжтой байсан. Буулан тохоо бүрийг маш их зөв одоо хүртээмжтэйгээр их сайн зохицуулсан гэж би бол ойлгоод байгаа шүү дээ. Орон сууц юм шиг хэрнээ дотроо дээшээгээ ч явчихна, доодох руугаа ч орчихно. Маш их сонирхолтой амьдралын хэлбэр тий. Тэгээд тэр доор бол одоо өндөр настай хүмүүсээ одоо төв хаалгатайгаа орох юм чинь дээшээгээ бол хүүхдүүдээ оруулчих жах чинь. За эндээ бол ингээд төв уулзалт том өрөө галтгоон дээр ингээд төвлөрчих жах. Ийм хийцлэлтэй л сайхан аятайхан шүү. Би бол их тун аятайхан тэр дундаа бас ингээд залуу гэр бүл болж байгаа залуучууд бол илүү их тохиромжтой юм шиг надад санагдаад байгаа. Тэгэл одоо шинэ өглөөний нарны туяч одоо хүний биед хамгийн чухал гэх энд ингээд нэлэх хүүхдтэй хурайлаад хүүхдтэйгээ өглөөний нарлагаа жижигхэн ингээд шарлаг хийн гэдэг чинь тийм. Тэгээ нарны энергинд тэгэхэд бол айгүй их боломжтой тийм сайхан өргөн цэлгэр байгаад байгаа. За энэ хэсэг нь хувцсны өргөө. Хувцсны өрөөтэй. За эмэгтэйчүүдэд бол илүү их сонирхолтой байх. Тэгээ хувцсны өрөөнөөс шууд угаалгын өрөө, энд дүүш, энд баан тэгээ угаалтуур байх. Ер нь энэ бол хэсэг бол тэгэл эмэгтэйчүүдийн хэсэг л. За ер нь баг тэгж бодож байна. Тийм шивтээ ороорой тийм. Энд хаалга хийчих юм уу гэдэг. Тийм ингээ хаалга хийсэн. За энэ бол төв зүрийн амралт тий. Хоошоо харсан цонх. Бүх төрлийн зүг рүүгээ харсан цонхтой юм байна. Тий, ерөөсөө урагшаа харсан, хоошоо харсан. За наран жаргах зүг рүү харсан бас нар мандах зүг рүү харсан цонхны харуулцтай. За энэ бол одоо ингээд мастер унтлагын өрөөний загвар үүж байна. За энэ унтлагын өрөөний онцлог нь ингээд өглөөний нар харчих мандахад ингээд өглөөний нарны туяа
нүүрэн дээр тусан ч Тий. гэх шиг. Тэгээд тийшээ очиод суухад орой жаргах наран те Жаргах наран дээр тосоод авдаг гэд байршлын хувьд бол их таатай. Сайхан. За энэ доошоо бол хүүхдийн өрөө болсон. Тий энд ингээд хүүхдийн нойлын өрөө. За энэ нэг ажлын өрөө байна те. За энд ингээд 5 дахь та. Өөр. Энэ ямар гоё зохион байгуулалттай хийгээд те. Айгу зөв. Тий, айгу зөв ашигласан. Зөв ашиглал. Заавалчгүй нэг том өрөө кавдраа тий. Ашиггүй зай их багтаа тий. Багтаа. Энэ бол ингээд нэг хүүхдээ ямар хөөрхий. Унтлагын өрөөтэй энд хичээл номоо хийчин. За энэ нөгөө түрүүний та тэр дээшээ гардаг дуплексийн шатны маань хэмжээс ингээд хөрхөн цогцогдоод ингээд хийх чам. За энэ унтлаг нь бас ийшээгээ уушаага харсан. Сонготой. Nice. Энэ хэний өрөө? Энэ чойчтой байна уу? Бас нэг өрөө. Ай чи ингээд цаашаа. Энэ нэг бас хүүхдийн өрөө. Бас нэг хүүхдийн өрөө байна тийм. За өө. За энэ бол ингээд хоошоо харсан цонхтой жоохон сэрүү. Өстө хөрхийтэй юм бэл. Ингээл хангалттай шүү. Хангалттай тий. Унтахоор тий. Хичээлээ хийх ширээ шкаф хам суйрлуулад өгсөн. Ингээл болоо. Тогломоор бол гараад 3-4 төрлийн тоглоомын талбай байна. Тий. За ингээл дэше төв. За ингээд Монгол улсынхаа хамгийн том нэгдсэн төлөвлөлттэй Casa da Vinci хотхноороо аялуулж хамгийн сүүлийн одоо бүтээн байгуулалтанд биднийг танилцуулсан найруулагч Наранбаатартаа маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас энэ танилцуулганд төрсэн Чимгээдээ их баярлалаа. Тэгээд Да Винчигийн гэр хэмээн одоо нэрийдсэн энэ сайхан сэтгэлгээний гоо сайхныг чухалчилсан урлагийн бүтээлийг илүү үнэлж энэ үнэлэмжиндээ энэ барилга архитектур, хийцлэл, шийдэл, загвар хийцлээс энэ сайхан бүтээн байгуулалтыг одоо чадах чинээгээрээ тайлбарлалаа. За тэгээд үргэлж бол одоо Да Винчи хотхон та бүхэнд нээлттэй та бүхнийг бас хүрэлцэн ирж сонирхож сонголтоо хийгээрэй хэмээн урьж байна. За маш их баярлалаа.